Эрүүл байна уу, эмцэн байна. Тэгэхээр энэ удаадаа зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх хэмээн нурайлаг гаргамаар байна. Яагаад гэвэл баяр наадмын өдрүүдэд, баяр наадмын дараах өдрүүдэд бол ер нь бол 7-8 саруудад зуны дэлгэр сар баяр наадам амралтын үе эхэлсэнтэй холбогдуулна. Мөн зуны дэлгэр цагт аялал, зугаалга, жуулчлал хөгжсөнтэй холбогдуулна. Зам тээврийн осол гэмтэл бол бусад саруудыг бодвол их бүртгэгддэг. Зам тээврийн осол гэмтлээс шалтгаалсан хүнд цэргийн гэмтэл, нас баралт бол өндөр бүртгэгддэг. Одоо хэвлэлэрч дээр, ойр дотны хүмүүсч дээр ер нь хараад байхад зам тээврийн осол гэмтлээс болоод хүнд гэмтэн дахир дутуу болно. Нас баран гэдэг бол маш их харамсалтай зүйл. Яагаад харамсалтай вэ гэхээр өдөө олон жил ямар нэг өвчин эмгэггүй аав ээжээрээ одоо өвчин эмгээ сэргийлэх гэж өчнөө харуулж маш их цаг хугацаа хөдөлмөр зарцуулж чаад 3 дугаарт нь яг эд хийж бүтээх насан дээрээ тодорхой эрдмийг одоо сурч чаад тодорхой зүйлд хүрэхин тулд маш их хөдөлмөрлөжөөд одоо тухайн үеийнх нь одоо хурд хэтрүүлэх байд юм уу тодорхой одоо шалтгааны улмаас зам тээврийн осол гэмтэлд орж одоо тахир дутуу болох гэмтэх, хүнд гэмтэх түгээрч барахгүй нас баран гэдэг бол юутай харамсалтай маш том одоо гаш бодол юм. Тэгэхээр энэ Монгол оронд бол маш их бүртгэгддэг. Та бид нар маш сайн одоо мэдэхгүй бол одоо өөрийгөө бөгөөд бусдын эрүүл мэнд амь насыг хохирох одоо боломж бол их байдаг гэдэг учраас зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх зорилгоор энэхүү одоо лайв бичлэгийг та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр зам тээврийн осол гэмтэл ер нь судалгаагаар бол ер нь бол ингээ уншаад үзэхэд яг хөө би энэ чиглэлийн одоо хүн биш боловч эрүүлгийн маяг авралахын тулд ялангуяа монголчуудын нас баралтын одоо 3 дахь шалтгаан болж байгаа осол гэмтэл тэр дундаа зам тээврийн осол гэмтлээс бол сэргийлэх хэрэгтэй, хүмүүст ойлгуулах хэрэгтэй, эрүүлгийн маяг авралахад одоо тий эрүүл амьдрахад амьдралын чанар дээш явахад энэ осол гэмтлээс бол сэргийлж хэрэгтэй гэдэг үгнээс энэ лайвыг хийж та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр зам тээврийн осол гэмтэл бол ялангуяа манай оронд тэр дундаа 5-аас 29 насны тий хүүхэд залуучууд яг одоо эх орны ирээдүйд болсон хүүхэд залуусын одоо нас баралтын тэргүүлэх шалтгааныг бол осол гэмтэл тэр дундаа зам тээврийн осол гэмтэл бол эзэлдэг. Энийг бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн хөгжлийн үзүүлэлтээс бол та бүгд харж байна. Энэ зам тээврийн осол гэмтэлд орсон одоо хүмүүсийн тэнд одоо хүүхэд залуусын нас баралтын дийлэн хувь нь одоо замаар зөрчиж байгаа юм уу мотоцикл мотор дуу хэмээх одоо аюултай тээврийн хэрэгслээс зөрчиж байгаад осол гэмтэлд орсон байдаг. Тийм учраас энэ зүйлийг одоо та бүхэн анхаарад дор бүрнээ ойлгоод бусдад бас урайлаарай. Яагаад гэвэл Монгол хүн 80 насны Монгол аав бүр тэтгэврт гарахын тулд энэ осол гэмтэл тэр тундаа зам тээврийн осол гэмтээс та бүхэн урьдчилан сэргийлэх ёстой. Энэ зүйлийг бол бас бусдад түгээж ойлгуулж явах хэрэгтэй. Тэгээд зам тээврийн осол гэмтэл тэр дундаа энэ одоо нас барсан тохиолдлуудын одоо эрсдэл шалтгааныг тодруулаад аваад өгцөхөд нэгдүгээртэн бол одоо аюултай тээврийн хэрэгсэл буюу эсвэл ингээд яван зорчигч замаар гарч хагаад шууд одоо амь насаа алдсан тохиолдлыг бүртгэгддэг. Ялангуяа одоо ингээд хараа хяналтгууд замаагаар гарах аль эсвэл хүний алдаа юм уу, зам тээвэр юм уу, дөрмийн алдаанаас болж одоо явган зорчигч маань зам тээврийн осол гэмтэл шууд нүүр тулж гэмтэх тохиолдол байдаг. Үүний дараагаар бол одоо бидний сайн мэдэх одоо цахилгаан дуу, мотор дуу, мотоцикл хэмээх одоо ямар нэг хамгаалах зүйл байдаггүй. Осол гэмтэл шууд одоо хүний биетээ шууд одоо гэмтэж нөлөөлж яадаг одоо энэ тээврийн хэрэгслүүдээс болж маш их хүмүүс гэмтэж хөдөлмөрийн чадвараа алдаж нас барсан тохиолдол байдаг. Тийм учраас ялангуяа энэ Монгол хүн нүүдэлчдийн соёлтой урд хэтрүүлдэг бас ингээд дүрм журм тэр дэйлэн баригддаггүй хүмүүс ялангуяа энэ залуусын дунд энэ мотор дуугаа энэ зүйлийг бол бас тодорхой хэмжээгээр бодлогын чанартаа зохицуулах хэрэгтэй болов. Яг хөө тэдний буруу биш л дээ. Гэхдээ энэ зүйл бол
яг эд юм сурч байгаа ийм сайхан залуу аав ээжээрээ өдийг хүртэл эрүүл саруул өсөж төрөнчөөд тэр мотор дугуйны гинтийн тийм жижиг зүйлээс болоод одоо насаараа тахир дутуу болох юм уу? Аль эсвэл амнаас алтан гэдэг бол юутааж одоо зөвлөж босшгүй зүйл. Ялангуяа Монгол орн жилийн дээр өнөөлөлтөй учраас өвөл одоо альтргаа агуулга ихтэй учраас энэ мотор дугуй бол эмчмийн хувийн бодолд бол зохицохгүй. Тийм учраас энэ зүйлийг одоо үзэж байгаа, цааш дамжуулж байгаа хүмүүс бол энэ мотор дугуйг бол одоо хуулиар зохицуулахыг бол уриалж байна. Хуулиар биш юм ахад бодлогын шин чанартаа зохицуулж хөөхөд залуусын одоо эрүүл мэнд амнаас урьдчилан сэргийлэхэд бол ийм бодлого бас баримтлах нь зүйтэй болов уу хэмээн бодож байна. Хоёрдугаар зүйл нь болохоор одоо хурд хэтрүүлэх тохиолдол байдаг. Ялангуяа баталгаагүй зам, баталгаагүй тээврийн хэрэгсэлтэй байж байгаад хурд хэтрүүлсэн нөхцөлд бол зам тээврийн осол гэмтэл үүсэх эрсдэл хэд дахин нэмэгддэг. Энийг бол маш авч үзэх. Ялангуяа Монгол орн бол одоо ядуу орны зовлон болоод ч тэрөө өргөн нуудам нутаг дэвсгэртэй болоод ч тэрөө одоо замын аюулгүй байдал их муу. Яагаад гэвэл одоо дундталтай хоёр урсгалыг заагалсан хязгаарлагч байхгүй. Зөвхөн урд өдөөсөө чиглэж ирсэн юм хоёр игнэ замаар маш их урд километрийг маш их хурдтай одоо баталгаагүй тээврийн хэрэгслэр одоо ингээд аюулгүй дүрмийг баримтлахгүй явна гэдэг бол маш их эрсдэлтэй хүчин зүйл. Ялангуяа шууд осол гэмтэл гарч нас барах эрсдэл их өндөр байдаг. Тийм учраас одоо энэ хурд хэтрүүлэх, энэ баталгаагүй зам, баталгаагүй тээврийн хэрэгсэл дөрмгүй байж байгаа энэ хурд хэтрүүлсэн нөхцөлд бол осол гэмтэл гарах магадлал хэд дахин их байдаг. Ийм учраас жишээлбэл 70 км/цагаас дээш хурдтай явж байхад осол гэмтэл гарах магадлал 2 дахин нэмэгддэг гэж байна. Тэгэхээр энэ хурдаа хязгаарлахын зэрэгцээ төр засаг маань одоо бодлогын чанартаар замын аюулгүй байдал стандартыг сайн баримталдаг тийм. Ялангуяа гацууртын зам руу тийш явхад бол их гой урсгалт болсон. Одоо явх урсгал, буцах урсгал маань дундаа хязгаарлагчтай явх урсгал нь 2 3 1. Ийм бол одоо наад захын стандарт. Ялангуяа зүүн аймаг, баруун аймагуд руу гарч байгаа тэр эмэлтээс цааш лүүн орж байгаа тэр хэсгийн замууд бол их эрсдэлтэй. Ядж байхад одоо тэр замууд их стандарт баримтлахгүй тавьдаг. Нөх цооргоо ихтэй одоо ингээд зам хууларсан. Ийм зүйл одоо явх буцах урсгал одоо ингээ хоёрын нэгээр ингэж хон гэдэг бол бас их гашуудалтай зүйл. Тийм учраас энэ баталгаагүй зам, баталгаагүй тээврийн хэрэгслээр хурд хэтрүүлэхгүй байхыг бол уриалах хэрэгтэй. Яг энэ осол гэмтлэг бууруулахын тулд бас тодорхой төр засагч дээр, босод томоохон хувийн байгуулагч дээр, бас тодорхой одоо хувийн хвшилч дээр уриалга гаргаад те яарахгүй бол одоо зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхэд бол их гой ураа лооцсон бас үр дүнтэй ажлууд хийж байна. Гэхдээ энийг бол анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл монголчуудын нас баралтын одоо 3 дахь шалтгааныг осол гэмтэл эзлээд байгаа шүү дээ. За 3 дахь шалтгааныг болохоор цогтууруулах ундаа хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэдэг. Энэ бол манай хөдөө орон нутаг ялангуяа энэ хоол газар явж байгаа хүмүүс жолооч нарт их хариуцлагатай байх хэрэгтэй. Ялангуяа том оврын автобус, жип, олон хүн тээвэрлж байгаа нөхцөлд бол их хариуцлагатай хандах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо энэ осол гэмтэлд орж байгаа бүртгэгдэж байгаа хүмүүсийн одоо тодорхой хүн цогтууруулах ундааг хэрэгэлсэн байна гэж. Өөрөөр хэлбэл арх хэрэглжээд одоо машин жолоодон гэдэг бол их хариуцлагагүй зүйл. Яг хөө тухайн хүндээ бол ингээд яг хөө би ингээд сонирхоод уншдаг эмч хүн өөрөө бас нэг арх бас баяр ёслол үеэр илүү дутуу уус үед бол яалтч юм мэдэгддэг л да. Тухайн хүнд бол ингээд ухамсар тухайн байгаа. Би бол одоо ингээд жолоодоо явчих чадна. Би зүгээр байгаа гэж бодоод өөрөө бол 1000 тэгээ ботсон ч орон зайн баримжаа ялангуяа ингээд ухамсар тухайнууд харааны одоо ингэж орон зай хөлийн ингээ хоорондох ингэж интеграц болох зүйл бол асар алдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл бид нар баг зэрэг уухад хэл яриад дултчаад гуйж дайван гэдэг маань энэ интеграц алдсан шалтгаан байдаг. Ийм зүйл байж байгаа зам тээврийн осол гэмтэл гарах магадлал хэд дахин их байдаг. Яагаад гэвэл тээврийн хэрэгслийг ингээд согтруулах ундаа хэрэгслэн үед интеграц одоо баг зэрэг алдагдсанаас болоод
одоо тухайн хүн ингээд мэдчихэж байгаач чиний гар хөл бол ингээд яг ухамсар тухайд яг 100% зохицож интеграц хийж чадах магадлал багтаа гэсэн. Ийм нөхцөлд бол одоо хин гिचнээ ч одоо машинаа жолоодоо явж чадна би эрүүл байна гэсэн ч зам тээврийн осол гэмтэл гарах магадлал их нэмэгддэг. Ийм учраас одоо маш сайн анхаарах хэрэгтэй. Тийм учраас энэ зөвтгөөрүүлэх ундаа хэрэгэлсэн нөхцөл ерөөс жолоодохгүй. Хэрвээ хэрэгэлсэн нөхцөлд энэ хуулийг одоо сүүлийн үед хуул чангараад одоо зөвтгөөрүүлгуундаа хэрэглэх тохиолдол багасч байна. Гэхдээ эндээс үүдсэн одоо зам тээврийн осол гэмтэл бол буурахгүй байгаа бас бодвоштой зүйл байх хэвээр. За 5 дугаарт нь болохоор замын стандарт талтагдах тээврийн эрсдлийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал гэх мэт шалтгаан байна. За ялангуяа одоо жишээлбэл бол суудлын бүсээ бүслэх тий. Суудлын бүсээ бүслэх одоо жишээлбэл мотоцикл, мотор тугаа үедээ толгой буюу ингээ хамгаалалтын малгай өмсөн нөхцөлд бол тархины гэмтэл, толгойн гэмтлийг бол 6 дахин борлуулдаг гэж. Өөрөөр хэлбэл хамгаалах бүс зүүсэн нөхцөлд бол одоо нас барах эрсдлийг 50% борлуулдаг гэж. Энэ бол ингээ зүгээр харахад бол энгийн жижиг зүйл боловч яг осол гэмтэл үүсэж байгаа нөхцөлд бол амь нас эрүүл мэндэд бол маш их чухал хэрэгсэлтэй зүйл байдаг. Бидний одоо ухамсар тухайн, оюун ухааныг бол гавлын дотор байгаа тархи маань өдөртөж байдаг. Энэ зүйл осол гэмтлийн үед бол хамгийн дөрөв толгой очоо гэмтчих гэдэг. Жишээлбэл мотоциклийн үед бол гавлын яс баг зэргийн гэмтэл авсан нөхцөлд бол оюун ухааны тэр хэсгийн одоо тархины гэмтлийн үед бол тэр хэсэг юус ямар ч ачлаг болох гэсэн. Жишээлбэл та нар харавсан хүмүүс тахир дутуу болж байгаа хүмүүсийг мэдэн дээ. Харавсан хүмүүс бол өрөөсөн гар хөл нь мдээгүй болсон байдаг. Нүүрний саачлалт үүссэн байдаг. Энэ нь бол тэр хэсгийг хариуцж байгаа тархины үйл ажиллагаа алдагдсанаас болоод насаар одоо удирдах чадахгүй тэр хэсэг мдээгүй саачлалт болж байгаа. Ийм учраас мотор тугуу тээврийг хэрсэлж жолоодж байгаа нөхцөлд бол тэр зүйл бол яг тийм бол. Тийм учраас ингээд хамгаалах бүсээр зүүсэн нөхцөлд бол зам тээврийн яс барах хүнд осол гэмтлээс бол 50% хүртэл сэргийлдэг гэж байгаа. Ийм болохоор энэ бүх зүйлийг бол маш сайн мэдэх хэрэгтэй байна. Ер нь ингээд 5 зүйлийг та бүхэндээ хүргэлээ. Энийг ингээд товч дурдаад үцхэд бол нэгдүгürt нь бол ингээд аюулгүй баталгаагүй зам баталгаагүй тээврийн хэрэгсэл эсвэл ингээ аюултай тээврийн хэрэгслээр одоо зам тээврийн осол гэмтэлд орж нас барах тохиолдол их байдаг. Хоёрдугаарт бол хурд хэтрүүлснээс болоод осол гэмтэл бол шууд ихсдэг. Гуравдугаар цогтууруулах ундаа хэрэгэлсэн нөхцөлд бол осол гэмтэл нэмэгддэг. Дөрөвдүгээрт нь бол одоо аюулгүй байдал хангаагүй үед одоо жишээлбэл дуу мотор дуунж байгаа нөхцөлд хамгаалалтын малгай өмсөхгүй байх тийм суудлын бүсээ бүслэхгүй байхад бол одоо хүн дээр гэмтэх амнаас эрсдэх нөхцөл эрсдэл бол ихсдэг. 5 дугаарт нь бол ингээд зам тээвэр аюулгүй тээврийн хэрэгсэл ордог. Тэгэхээр энэ 5 шалтгааныг ядаж баримтлаад бас холын замд явж байвал мэдээтэй олон хүн тээвэрлэж байвал хариуцлагатай бас хурд хэтрүүлэхгүй одоо бид нар хөдөө гадаа явхад Монгол орны хөргөн нуудан учраас тэр хол зайд яарах хэрэггүй. За тэгээд ингээд стандартгүй зам аюулгүй тээврийн хэрэгслэр зөрчиж байгаа гэдэг бас мартаж болохгүй. Их хариуцлагатай тийм одоо зам тээврийн осол гэмтэл гарах эрсдэл багтаа. Одоо аялал 100 алж ажиллаа амжуулаарай. Тэгээд монголчуудын нас баралтын 3 дахь шалтгааныг осол гэмтэл эзэлдэг. Тэр дундаа зам тээврийн осол гэмтэл бол хүнд гэмтэх амнаас эрсдлийг одоо нас барах эрсдэл нас барах тохиоллыг одоо дийлэн хөвгийг бас тодорхой хувийг эзэлдэг. Тийм учраас юм сумья бани бай та бүхэнд анхааруулж инхүү лайвыг хүргэж байна. Тэгээд ингээ хараад байхад одоо өдөө олон жил аав ээжээрээ хэрүүл сархул өсөж бооччоод маш сайн сурчаад яг амьдралын захад хүрээд эд хөдөлмөрлөж бүтээх насны дээрээ баг зэргийн ийм эрсдлээс болоод насаараа тахир дутуу мөн одоо түүнчлэн нас барах
гэдэг бол юутай уугах шүү. Тийм учраас та бүхэнд уриалж байна. Одоо алтан байгууллагад үгүй бодлого шийдвэр гаргадаг хүмүүс Монгол орнд аялж амьдарч ажиллаж байгаа та бүхэн зам тээврийн осол гэмтлээс сэргийлээд тэгээд Монгол хүн аяас дээш наслээ Монгол бүр тэтгэврт гарыг гээд та бүхэнд инхүү лайв бол төгсгөж байна. Тэгээд дараачийн надад лайваар уулзтлаа баяртай. Тэгээд намайг одоо инхүү лайв маань их зөв юм байна гэвэл лайклаж, шеэрлэж түмэн түргээрээ хэрвээ дэмжихийг хүсчихвэл эрүүл хэм маяг гээд одоо эх оронд эрүүл хэм маягаа урлаж урт наслыг гээд урайта хайртаавынхаа гэгээд турсгал зөрүүлсэн эрүүл хэм маяг гээд номыг бас авч дэмжээрэй. Тэгээд Монгол хүн нэмэх наслыг Монгол бүр тэтгэврт гарыг гээд энхүү бичлэгээ дуусгаж байна. Баярлалаа.